өнөөдөр бидэнд өгж байгаа Бурхны үгийг харцгаая. Тэгээд Луг 13 дугаар бүлгөрөө 1-ээс 21 хүртэл. За хамт үгийг харъя. Тэр үед хэдэн хүн ирж Пилат Галилчуудын цусыг дахлуудтай нь хольсныг түүнд өгүүлжээ. Есүс тэднээс "Тэд бусад бүх Галилчуудаас илүү нүгэлтнүүд байсан тул ийхүү зовсон гэж та нар бодно уу гэд. Үгүй би та нарт хэлье. Үл гимших аваас бүгд л үүний адил мөхнө. Эсвэл Силаумын цамхаг унахад өгсөн тэдгээр 18 нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртнүүд байсан гэж та нар бодно уу? Үгүй би та нарт хэлье. Үл гимших аваас бүгд л үүний адил мөхнө. Тэр ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. Нэгэн хүн усан үзмийн талбайдаа инжирийн мод тарьжээ. Мөн нэг хүн тэр модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Тэгээд цэцэрлэгчид "Хараач 3 жилийн турш би ирж энэ модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Түүнийг огтолж хай. Энэ мод юунд газрыг дэмий эзлэх ёстой вэ?" гэхэд нь цэцэрлэгч эзэнтэй "Энэ жилдээ бас азны би хөрсийг нь сэрүүлж бордгийг. Хэрэв ирэх жил жимс өгвөл сайн биз, өгөхгүй бол огтлоод хайчихъя" гэв. Есүс амралтын өдөр нэгэн синагогт сургаал зааж байлаа. Үзэгтэн сүнснээс болж 18 жилийн турш өвчтөө байсан нэгэн эмэгтэй тэнд байв. Тэр бүхтгэр болсон учир ерцөг зогсож чаддаггүй байжээ. Есүс түүнийг хараад дуудаж "Эмэгтэй, та өвчнөөсөө чөлөөдлөгдлөө" гэд түүн дээр мутраа тавихад даруй тэр зэх болж Бурхныг алдаршуулж эхлэв. Есүс амралтын өдөр эдгээсэнд зэвүүцсэн синагогийн захирагч хурсан олонд хандаж ажил төрлөө амжуулах ёстой 6 өдөр байдаг. Тиймээс амралтын өдөр биш харин өөр өдрүүдэд ирж эдгээ гэхэд эзэн түүнд "Хоёр нүртнүүдээ та нарын хэн чинь амралтын өдөр өгөхөр илжгээ сарвчнаас нь гаргаж услахаар дагуулan явдггүй вэ? Авраамын охин энэ эмэгтэйг сатан 18 жилийн турш хүлээтэй байлгажээ. Тэгвэл энэ эмэгтэйтэй амралтын өдөр тэрхүү хүлээснээс ангижрах ёсгүй болж байна уу?" гэв. Түүнийг ийн айлдсанд эсэргүүцэгчид нь бүгд ич хүрт оров. Харин ард олон түүгээр үлдэгдэж буй гайхамшиг бүх зүйлсэд баярлцгааж байлаа. Тэгээд тэр Бурхны хаанчлал юутай адил вэ? Би түүнийг юутай зүйрлэх вэ? Энэ нь гичийн үр мэт юм. Хүн түүнийг авч цэцэрлэгтээ суулгахад тэр ургаж мод болж Тэнгэрийн шууд мөчөрт нь үүрдэлжээ гэв. Тэр дахин айлдахдаа Бурхны хаанчлалыг юутай зүйрлэх вэ? Энэ нь хөрөнгө мэт юм. Эмэгтэй түүнийг авч 3 хэмжүүр гурилд хийгээд энэ нь бүхэлдээ эсдэг юм гэвэ. Амен. Амен, хамтдаа залбирая. Бурхан минь танд баярлалаа. Танд талархаж байна. Яг энэ цагт та бидэнтэй хамт байж өгөөч. Өөрийн ариун сүнсийг та бидэнд өгөөч гэж гуйж байна. Энэ өдөр ч гэсэн танаар өдөрдүүлсэн үнэхээр тань талархлыг алдрыг өргөсөн өдөр байхад та хамт байж өгөөч. Та бидэнд өөрийн оршуугаар та бидний хөдлөн дагуулаач гэж гуйж байна. Зэн та биднийг үнний үгээрээ та удирдаач. Үнний үгээр та бидний гимшилд та дуудаж бидний гим нүглээ улаан гимшсэн үнэхээр сул дорогоо хүлээн зөвшөөрсөн Бурхан танд найдсан итгэлийн ахан дүүс байхад та туслаач гэж гуйж байна. Танд талархан, танд даатхан Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Амен. За тэгээд
өнөөдөр хэдүүлээ хамтдаа шинэ гэрээний луг 13 дугаар бүлэг рүү орж байна. Тэгээд 13 дугаар бүлгийн 1-ээс 21-р ишлэл хүртэл хамт уншсан. Тэгээд эндээс хамтдаа эзний үгийг хамтдаа харахыг хүсэж байна. За байж байгаа энэ дуу явж байгаа кино. Окей. За. Тэгэхээр олондоо давтагдаж эхэлж байгаа зүйл та бүхэн анзаарч байгаа бол Бурхны үгэн дээр гимшил ямар чухал вэ гэдгийг өнөөдрийн үгчсэн бидэнд ийхүү дахин сануулж байгаа. Гимшил үнэхээр гимшгүй болвол мөхөл байгаа гэдгийг бид нэр хамтдаа харцгаасан. Тэгээд хамтдаа дахиад харах юм бол 3 дугаар шилтээр би та нарт хэлье. Үл гимших аваас бүгд үүний адил мөхөх болно. Тэгэхээр үйл явдлууд гарч байгаа те галилчууд мөхч байгаа, силианчууд өгч нас барж одоо устан сүрж байгаа түүхүүдийг хуваалцаад хэрвээ энэ хүмүүс яагаад ийм үхэл гэдэг зүйлийг сүрэл гэдэг зүйлийг амсах болвоо гэж асууж байгаа. Тэгээд тэрийг одоо яагаад ингэх болсон бэ? Тэдний нүглээс болсон уу? Мэдээж нүглээс нь болж Бурхан шийтгэхийг хүсдэггүй гэсэн үг. Би нүглээс нь болж шийтгэхийг хүсээгүй. Гэхдээ хичнээн нүгэлтэй ч гэсэн гимссэн болвол эднэрт ийм зүйл тохиолдохгүй байсан гэдэг хариултыг Есүс өгч байгаа. Асууж байгаа тэр. Тэд бусдаас их илүү нүгэлтэй байсан учраас тэд ингэж сүрж устж өгсөн үү гэдэг асуултыг Есүсээс асуусан. Харин Есүс хэлж байгаа. Үгүй ээ, би та нарт хэлье. Үл гимших аваас та нар үүний адил болно. Тэгэхээр Бурханы үг бид нарыг гим нүгэлтэй гэдгийг байнга бол хэлээд байдгүй. Тэгтээ та нар гимших ёстой гэдгийг Бурханы үг бидэнд байнга сануулж байна. Бурхан бидэнд юу гим нүгэл вэ гэдгийг ойлгуулж өгдөг. Хэрвээ бид нар энэ гим нүглийг бид нар ойлгосон болвол бид нар гимших ёстой гэсэн. Тэгэхээр бид нар гим нүглээ ойлгох нь чухал. Бид нэр тэр ойлгосон болвол бид нэр гимших нь чухал гэсэн. Мөн дараагийнхаа асуулт гэсэн ялгаагүй. Энэ бусдаас илүү ихтэй өөртөө одоо ийм учраас энэ хүмүүс ингэж үхэж байна уу гэж асууж байгаа. Үгүй маа гэж хэлж байгаа Есүс. Үнэхээр өрнөөсөө болоод биш. Харин гимшээгүйгээсээ болж. Бурхны хувьд гимшил юунаас илүү чухал гэсэн. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал гимшил дотор байх ёстой. Гимшлэр Бурхны өмнө бид нар ирдэг байх ёстой. Бид нэр гимшилтэйгээр Бурхны өмнө ирж залбирдаг байх хэрэгтэй гэсэн. Хэрвээ гимшгүй болвол мөхөл бид нарыг хүлээж байгаа гэж. Яагаад бид нэр гимшгүй байна вэ гэдгийг бид нэр бодох хэрэгтэй. Бидний дотор маш бардам байдал бидний дотор байдаг. Яасан? Би яатсан? Би яагаачгүй гэдэг. Бишээ, тэр чин бишээ. Тэр байхгүй юу? Энэ байхгүй юу? Тэгсэн байхгүй юу гэдэг шалтгаан өөрийгөө өмгөөлөх энэ зүйл бидний итгэлийн амьдрал дээр Бурханы өмнөх Бурхантай харилцах харилцаан дээр хүртэл бидэнд илэрсээр байгаа зүйл. Би биш байхгүй юу? Тэр байхгүй юу? Тэрнээс олсон байхгүй юу гэдэг зүйл. Тэгэхээр энэ зүйлс бидний итгэлийн амьдралд таны Бурхантай харилцах харилцаан дээр чуулган дахь итгэлийн амьдралд чуулган доторх харилцаан дээр битгий байгаасаа гэж. Харин та гимшээсэй гэж. Таны гимшил таныг босгоно.
таныг Бурхантай харилцаатай болгоно. Таны гимшил чуулганыг босгоно. Чуулганаар Бурханы алдар гарна гэсэн. Тэр Бурхан хэлж байгаа. Үл гимших аваас хариулт нь ойлгомжтой. Би та нартай гим нүглийг чинь яриаггүй. Би та нартай гимшлийг ярьж байгаа гэж хэлж байгаа. Гимшил би та нартай хариуцлага тооцож гим нүглийг чи хариуцлагыг ярмааргүй байна. Харин гимшээч гэдгийг Бурхан хүсэж байна. Харин бидний хандлага болоод ямар байдаг? Хариутай бол бариутай, нүдийг нь нүдээр, шүдийг нь шүдээр гэдэг. Энэ бол бидний үйлдэл байдаг. Хүмүүсийн үйлдэл. Тэгвэл Бурхан болвол гимших юм болвол энэ бүхэл зүйлийг би уучлахад билэн үл хэрэгсэхэд бэлэн байгаа Бурхан гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр бидний хувьд гимшил нь чулаа гэдгийг суралцахыг хүсэж байна. Тэгээд үргэлжлүүлээд мэдээж Есүс хэлж байна. Нэгэн сургаалт зүйлийг хэлж байгаа. Үнэхээр нэгэн хүн усан үзмийн талбай да гэж хэлж байгаа. Нэгэн хүн усан үзмийн талбай. Усан үзмийн талбай гэдэг бол маш арчилгаа тордлогоо шаарддаг. Усан үзм зүгээр ургадаг тийм жимс биш. Маш их тордлогоо шаарддаг, хайчилдаг, тайрдаг, дулааны температурыг барьдаг, тэгжээж ургадаг жимс. Тэгвэл ийм таатай орчин нөхцөлд инжирийн модыг суулгаж байгаа. Инжирийн модыг суулгасан харин инжирийн модноос нь үр жимс урахгүй байна. Хоёр 3 жил болсон хангалттай үр жимсээ өгөх хугацаанд болсон. Тэгээд цэцэрлэгч нь нэрээ хэлж байгаа. Ажилтны нэрээд эзэндээ хараач 3 жил болсон байна. Энд юу ч ургаагүй байхыг та хараач. Цэцэрлэгчийн эзэндээ хэлж байгаа. Дахиад 1 жил аадсны. Одоо огтолж хаяагүй ч гэсэн дахиад 1 жил аснаад үзэхэд үр жимс урахгүй болвол тэр үе ч гэсэн огтлоод аваад хайчаад асуудал байхгүй штэ. Тэр учраас дахиад 1 жил аасны гэж. Маш сайн цэцэрлэгч тарайн талбайгаас үр жимс ургахыг маш ихээр хүсэн хүлээж байгаа нэг гэсэн. Тэгээд хөрсийг нь сэрүүлээ, дахиад сайн бордоод үзье. Тэгээд ирэх жил үр жимс урахгүй болвол энэ зүйлийг огтолж хайсан ч болно гэж. Усан үзмийн талбай буюу үнэхээр хангалттай ургаж болох үз. Тийм гайхалтай орчин нөхцөлд инжирийн модыг суулгасан боловч үр жимс ургаагүй гэдэг энэ зүйл та бүхэнд юуг ойлгуулж ийнэ гэсэн. Үнэхээр Бурхан бидэнд өөрийн чуулганыг бидэнд өгсөн. Бидэнд Жуан Монгол гэдэг үнэхээр гайхалтай чуулганыг өгсөн. Үнэхээр таатай үр жимс биднээс хангалттай гарах үз цаг хугацааг бид нар Жуан чуулган дотор өнгөрөөсөн. Эзэн дахиад хойшлуулж боломжийг олгосоор байгаа. Үр жимс гаргах. Гэхдээ энэ зүйл цаг хугацаатай. Үр жимсгүй болвол энэ зүйл
Бурхны хүсэж байгаа зүйл биш. Бурхан бүх хүнийг үр жимстэй байгаасаа өөрчлөгдөөсөө гимшээсэ гэдэг хүсэл юунаас илүү байдаг гэсэн. Илүү сайн борддог, хөрсөн сэрүүлдэг, боломжуудыг олгосоор байгаа гэсэн. Бурхан мэдээж хамгийн сайн боломжийг өгсөн. Гэхдээ энэ үед бид нар үр жимс гарахгүй байхдаа бид нар бусдыг буруутгадаг. Зарим нь бүр Бурханыг буруутгадаг. Бурхан бидэнд хамгийн сайн зүйлсийг өгдөг Бурхан. Бидэнд хамгийн сайн чуулганыг өгсөн. Тэгээд бид нар хамтдаа үр жимс гаргахыг хүсэж байна. Та бидний итгэлийн амьдрал үр жимстэй байгаасаа. Тэгвэл Бурхан яг ямар үр жимсийг хүсдэг юм болоо? Бурханы үр жимс юу вэ? Бурханы хүсэж байгаа үр жимсийн нэгэн хэсгийг харах юм бол Бурханы хүсэж байгаа зүйл бол энэ газарт өөрийн хаанчлалыг бий болгох. Бурханы хаанчлалыг бий болгохыг Бурхан хүсдэг гэсэн үг. Энэ газарт хамтдаа Бурханы хаанчлалыг мэдрэх нь чухал гэсэн үг. Хамтдаа Бурханы хаанчлалыг амсаад мэдрээд хамтдаа мэдэрсэн зүйлийнхээ мөнхийн жинхэнэ орон гэрлүүгээ хамтдаа явах гэсэн үг. Тэгээ Бурхан бидний ямар байгаасаа гэдгийг хүсэж байгаа гэвэл гिचийн үр төдий өчүүхэн итгэл бидний дотор байх юм бол гिचийн үр шиг үнэхээр жоохон ч гэсэн Бурханд бид нэр итгэдэг болвол бид нэр Бурханы дотор ургаж маш том сүлэг мод болно гэдэг хэлж байна. Тэр мод ургаж саглагар болж маш томоор сүндэрлэн ургаж бусдыг амраадаг, бусдад амралтыг өгдөг, бусд хүмүүс хорогддог, бусд хүмүүс найддаг, бусд хүмүүсийг тэрвэрдэг, инэрдэг тийм байгаасаа гэж Бурхан хүсэж байгаа. Бусдад амралтыг өгдөг. Таны итгэл, таны үйлчлэл, таны үр жимс бусдыг амраадаг байгаас. Гिचийн үр төдий энэ бяцхан итгэл байх юм бол түн дээр нь Тэнгэрийн шууд ирж үүрээ засах болно гэж. Өнөөдөр бидний амьдрал бусд хүмүүс бидэнд найдаж итгэж болох үз. Үнэхээр бусд хүмүүс ирээд бидэнд амралтыг авах үз. Тийм итгэлийн амьдрал мөн үү гэсэн. Бусдыг нөмөр нөөлөгтөө багтаад ийм үр жимстэй итгэлийн амьдрал. Гिचийн үр төдий хамгийн тэр бяцхан үр төдий итгэл байх юм бол хамтдаа энэ газарт Бурханы хаанчлалыг хангалттай бий болгож хүмүүсийг амрааж чадна гэсэн. Тэгээ бид нэр хамтдаа өнөөдөр бас уншцаас нэгэн бүхтэр эмэгтэйг Есүс эдгэж байгаа. Есүстэй баян ийм гайхамшиг энгийн баян хамт байсан зүйл. Есүс дээр ирэх үед Есүс олон хүмүүсийг эдгээсэн. Гэхдээ Есүсийг гайхамшиг үйлдэх үед олон хүмүүс буюу тухайн
үеийн шашны тэргүүнүүд хэд их шашиндсан хүмүүс Есүсийг буруутгаж байгаа үйл явдал бид нар хамт уншсан. Есүсийг хараад дургуутсаж байгаа. Есүс юу хийсэн бэ гэсэн чинь амралтын өдөр хүнд тусалж байгаа. Амралтын өдөр хүнийг эдгэж байгаа. Амралтын өдрийг өвчнөөс нь хүнийг чөлөөлж байгаа. Тэгээд тэр хүн эдгэрсэндээ Бурханд алдрыг өргөж байгаа. Хүн эдгрээд, хүн өөрчлөгдөөд, хүн чөлөөлөгдөөд Бурханд алдрыг өргөж байгаа энэ дүрхийг хараад та бид нар баярлах биш. Өнөөдөр Бурханы өмнө хүмүүс ирээд Бурхантай уулзаад Бурханаар чөлөөлөгдөн, Бурханаар өрөөгцнийг бид нар хараад баярладаг тийм итгэлийн амьдралтай байгаасаа гэж байна. Харин өнөөдөр синагогчдын хувьд энэ зүйл таагүй хандж байгаа. Есүсийг эдгээсэнд дургуутсаж байгаа. Тэр эмэгтэй чөлөөлөгдсөнд дургуутсаж байгаа. Есүс энэ зүйлийг хийсэнд дургуутсаж, Есүсийн хийсэн гайхамшигаар тэр эмэгтэй эдгэрч байгаад тавгуутж байгаа. Тэр эмэгтэй зовлон дотроо байж исэн болвол юун бүтэнсөө өдөр ирж Бурхныг алдаршуулж энэ зүйлийг хийхэд нь дургуутсаж дуртай биш байгаа гэсэн. Өнөөдөр та бидний итгэлийн амьдрал олон хүмүүсээ Бурхны өмнө ирээсэй гэдэг хүсэл байна уу? Олон хүн Бурхны өмнө ирээд гим нүглээсээ чөлөөлөгдөөсэй. Есүстэй уулзаасаа тэр хүлээснээсээ тайлэгдаасаа гэдэг хүсэл байна уу? Эсвэл би ирээд болоод суугаад гигэн сайхан дүр үзүүлээд үнэхээр энэ хичээл зүтгэлээрээ Бурханаас өрөөл ивэлүүдийг авчвал болоо гэж бодож байна. Синагогчууд яг л ийм дүртэй байсан гэсэн. Би бол шашинлаг дүрхөөрөө энэ зүйлийг хийж энэ дээрээ суугаад шашинлаг үйлдэлээ үйлдэж яхад нь хангалттай. Харин хүмүүсийг эдгэх, туслах, аврах зүйлийг хийх хэрэг байхгүй. Шаардлагагүй. Миний хувьд шашинлаг өдөр хадгалаад би энэ дээрээ сууж байгаа нь хангалттай гэж бодож байна. Есүс энэ зүйлийг хүсээгүй гэсэн. Есүс энэ зүйлийг хүсээгүй. Эзний өдөр, амралтын өдөр бүгд Бурхны өмнө ирээсэй гэж үзэж байгаа. Бүгд чөлөөлөгдөөсөө гэж үзэж байгаа. Есүс хэлж байгаа. Эзэн түнд хоёр нүртнүүднээ та нар хинчин амралтын өдөр үхэр илжиг үхрээ илжгээ сарвчнаас гаргаж услахаар дагуулдаггүй вэ гэж асууж байна. Өөрийнхөө өмч хөрөнгөнийхөө төлөө та нар хөдөлмөрлөдөг. Өөртөө ашигтай юмныхаа төлөө та нар амралтын өдрийг сахидаг хэрнээ. Энэ өвчтөө хүний төлөө та нар яагаад худлаа шашинлаг байдал гаргаад байгаа юм бэ гэж Есүс хэлж байгаа. Энэ эмэгтэй хүлээснээс гарах нь чөлөөлөгдөх нь Бурхны хүсэл биш гэж юу гэж Есүс асууж байгаа. Тэгээ та бидний итгэлийн амьдрал үр жимсгүй биш. Тэгээд яг ийм ичхүүртэй дүр төрхтэй итгэлийн амьдралаар битгий амьдраасаа гэж байна. 17 дээр харах юм бол түүнийг айлдсанд эсэргүүцэгчд нь бүгд ичхүүрт оржээ. Үр жимсгүй болвол тайрж, огтолж, хайж, галт хайна гэж Есүс хэлсэн. Яагаад үр жимсгүй вэ гэдгийг Есүс бас тайлбарласан. Та нар надтай холбогдоогүй учраас үр жимс гаргаагүй гэж хэлдэг. Аливаа мөчөр биетэйгээ холбогдох ёстой.
биетэй холбогдож, Есүстэй холбогдчихээж үр жимс гаргах бол. Та бид нар Есүстэй холбогдоос. Тэгээд ичгүүрт орохгүй харин алдрыг хүртээсэй гэж үзэж байна. Бурхныг алдаршуулдаг байгаасаа гэж. Үнэхээр та бидэнд гिचийн үр төдий өчүүхэн итгэл байгаасаа гэж үзэж байна. Бүгдээрээ дахиад үгийг уншин, үгийг тунгаан бодлон эзний өмнө очихыг хүсэж байна. Та надад өөрийгөө илэрхийлээч. Өөрийн дуу хоолойгоор та надад өөрийгөө илчлээч. Ариун сүнс надад туслаач. Үнэхээр Бурхны дуу хоолой, амьд Бурхны үгийг би сонсож, энэ амьд Бурхны үгээр амьдрахад, үйлдэхэд та туслаач гэд. Эзний өмнө очие.